За сайн байцгаана уу. Бүгдээрэнд нь энэ орой мэндийг хүргэе. За ээлжит лайв маань эхэллээ. За энэ удаа 3 өдрийн өмнө нөгөө азтан шалгаруулах лайв хийсэн. Тэрнийхээ одоо азтангийн шалгаруулнаа 8 азтанг тодруулна. Тэгээ 8 хүн маань 100 мянган төгрөгийн шагналтай шүү. За ингээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Ямар ч байсан одоо азтан шалгаруулна. За азтан болмоор байна гэд хүн бас юм бичиж байна. Тэгэхээр азтан болъё гэвэл би яг энийг үргэлжлүүлээд бас азтан шалгаруулна шүү. Өнөөдөр бол бас азтан шалгаруулах тийм уралдаан бас зарлана. Тэрэн дээр бол одоо тусгай бэлэг байгаа шүү. Тий, том бэлэг байгаа. За ингээд азтангаа шалгаруулна. За эхний азтан шалгаруулна. Эхний азтан бол одоо 100 мянган төгрөг авна. За ингээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Аз. За эргүүлээрэй. За явуулаарай. За. Энэ мөн үү? Гарч ийн үү? Заяалаа гэдэг хүн гарсан байна. За ингээд заяалаа гэдэг хүнд амжилт хүсье. Эхний азтан маань шалгарчлаа. За би тэгээд дараагийн азтан шалгаруулах хугацаанд нэг одоо өөрийнхөө хэрэгэлдэг бүтээгдэхүүнийг та нартай бас хэлье гэж бодож байна. Монголчууд бол өөх тоос их иддэг. Өөх тоос. Малын гаралтай өөх тоос. Тэгээд цуснд нь холестерин их байдаг. Тэгээ миний одоо бас цуснд холестерин их гээд бас 20 жил болж байгаамаа. Ер нь мэдснээсээ хойш 20 жил болж байгаа. Тэгээд ерөөсөө холигтой буурахгүй. Тэгтээ нэг их ихсэхгүй ингээ байгаад байдгийн. Тэгээд эмч надад юу зөвлөсөн гэхээр ийм юм уугаараа гэж зөвлөсөн шүү. Энэ нөгөө нэг омега 3 гэдэг. Тэгэхээр би бол энийг их ууж байгаа. Энийг нэг хаана явахтаа билээ авсан юм а. Америкт явж байхдаа авлуу да тий. Тэгэхээр ийм омега 3 бол ууж байгаа. Энэ бол нөгөө нэг сайн чанарын өөх тос гэдэг бөгөөд нөгөө муу чанарын өөх тосоо зайлуулахад бас их үүрэг оройтой гинлээ шүү. Тэгэхээр Монголд энэ байд юм уу хаана байдгийг бол би мэдэхгүй шүү. Энэ ямар нэгэн тийм ийм юмны реклам биш шүү. Би зүгээр л ингээд нөгөө өөртөө байгаа юмаа л үзүүлж байгаа юм. Энэ Америкийн Киркланд гэдэг дэлгүүрээс л авч ирсэн байна лээ. Янз бүрийн л байдیں۔ Тэгээд би аваад яваад байдیں۔ Тэгээд надад бас энэ нь үлдсэн байна. За дараачийн азтнаа шалгаруулнаа. Биндрия дорж готов. За. Биндрияд орж готов шалгарсан байна. Азтнаар. Биндрияда амжилт хүсье. За би тэгээд дараа нь өөртөө хэрэгэлдэг бас нэг бүтээгдэхүүнийг ярих гээд байна. Энэ бол энэ одоо глюкозамин шондроитин гэдэг. За глюкозамин шондроитин гэдэг нь бол те үе мөчөнд их сайн. Ялангуяа одоо ингээд нэг 45-аас дээш насны хүмүүст бол маш их хэрэгтэй. Тэгээд хаяа хүн ингээд нэг сууж бүхийж гэхэд энэ төр өвдгөр так энэ төр гээд нэг дуурдаг штэ өвдөгний нүдээр. Тэгэхэд энийг ингээд хэрэглэхээр зүгээр болчтой шүү. Энийг би бас хэрэгжилж байгаа. За тэгээд энийг би хаанаас авснаа мэдэхгүй байгаа шүү тий. Ямар компанид зардیں۔ Энэ GNC-ийн юм шиг байна. Монголд байдığım уу би бас мэдэхгүй. Гэхдээ энийг магадгүй би гадаад явж байхдаа автсан байж магадгүй тий. Тэгээд энэс бол би байнга тэгэл нэг санахаараа 1 2 7 хоногтой 2 3 ч юм уу ингээд уучаад байдیں۔ шүү. Тий. За. Уян мөчний сайн юм хэллээ. 3 дахь азтнаа шалгаруулнаа. За. Ганаганбат. За ингээд Ганаганбатыг шалгаруулчлаа. Баяр хүргэе Ганаганбатта. 3 дахь азтан боллоо. 100 мянган төгрөгөөр шагнуулж байна. За тэгээд энэ. Энийг харин би Монголоос авсан шүү.
Энэ Wellman гээд ер нь нэг тийм 50-с дээш насны хүнд бол их хэрэгтэй гээд эр хүний юм байна лээ шүү. Тэ. Тэгвэл ер нь бас хүний биед сайн бүхэл төрлийн витаминууд байдсан байна лээ. Артал марталт нь ингээ харсан чинь их олон юм байна лээ шүү. За энэ бол ер нь эр хүнд их хэрэгтэй гэж ингэж те одоо нөхөн үржихүүд нь их хэрэгтэй сайн юм гэсэн шүү. Тэгэд энийг би чи хаанаас аваад нэг аптекаас авсан. Тэг. Тэгээ энэ Монголд байна лээ Wellman гэдэг те. Энэ компани одоо надад их баярлах ёстой шүү. Ингээд өөрийнх нь бүтээгдэхүүнийг үнгөө одоо рекламдаж байгаад гэсэн шүү дээ те. За. Ингээд хэд дэх хацтан бэлээ одоо? 4 дэх хацтангаа шалгаруулнаа. Зүг барьж гин үү? Удвал гинэ. За ингээд 4 дэх хацтан маань удвал гэдэг хүн шалгарчлаа. За тэгээд би чинь наати одоо бас нэг юм бүтээгдэхүүн. Энэ бас Монголд байгаад байх нь витамин D3 шүү. Энэ маш чухал. Монголчууд бол ерөөсө баг бүгдээрээ D3-ын хомсдолтой шүү. Ер нь. За би одоогоос нэг 20 хоногийн өмнө юу яасан? Интермедэд бие үзүүлсэн. Тэгээ яг хуу тэнд чинь Ахмадын багц гэдгийг аваад үзүүлээд тэгээ дүнгийн харсан чинь миний D витамин бага байсан шүү. Тий. Манай эхнэрийн D витамин бас бага байсан. Тэг би өөр гайхаад байгаа байхгүй юу? Тий. Би чинь бас D витамин гэртээ хэрэглээл ээдэг. Тэг үе. Тэгтээ өдөр болгон биш л дээ. Тэгэл нэг 7 хоногт 2 3 аваад хэрэглээд ээдэг. Тэгсэн миний 23 байна лээ. Уг нь 40 хэд байх хэвээр байна лээ шүү дээ. Тэгэхээр энэ D витамин бол ерөөсөө энэ нөгөө нэг түлхүүр витамин гэж ярьдیں۔ Шүү. Олон юмны уулзуур дээр баг 100 200 одоо төрлийн одоо сайн үйлчилгээтэй гинөө бас нөгөө эсрэг талаараа D витамин байх юм бол баг 100-аад одоо биеийн янз бүрийн юмд хэрэг болдог. D витамин байхгүй байх юм бол бас 100-аад ч гинөө одоо янз бүрийн юмд муу байдаг гэсэн шүү. Тэгэхээр монголчууд бол D витамин баг 3 сая Монгол D витамин дутуу шүү. Тэгэхээр монголчуудаа D витамин хэрэглэж байгаараа гэж хэлмээр байна. Тий. За энэ бол мэдхгүй би бас нэг гадаадад авсан байх те. Kirkland-ийн юм байх шиг байна те. Тэгэхээр D витамин хаасаагүй аптекуудад байгаа байхаа гэж найдаж байна. За 5 дахь хацтан. Балдан ням алтан гэж байна шүү. За Балдан ням алтан гэдэг хүн 5 дахь хацтнаар шалгарлаа. Баяр хүргэе. Тий. Тэгэхээр би бол та нарт ингээд өөрийнхөө хэрэгэлдэг юмыг л ярьж байгаа шүү. Түүнээс одоо хүний биеийн сайн зөндөө юмнууд байдаг ба. Тэгэхээр нэг зүйл те хитрхи хэрэглэх юм бол нөгөө дооз нь хитэрдэг шүү дээ. Тийм болохоор бас эмчээс асууж байгаараа D витамин гэдэг чинь бас хамаагүй ингээд хэрэглээд ээж бас болдгоо. Тийм биз? Тийм учраас үргэлж маш их доозоор хэрэглэж болохгүй шүү гэж хэлмээр байна. За ингээд 6 дахь хацтан шалгаруулахын өмнө би бас өөрийнхөө хэрэгэлдэг энийг бас нэг яриадахыг гэж бодож байна. Та бүхэн болвол мэдэх бах. За энэ бол ингээд энэ англиар бичсэн нь байна. Энэ Laneige гэдэг шүү. Энэ бол одоо Японы хүний ихсийн тариа. За энийг бол би өөртөө ингээд бараг 10 жил хэрэгжилж байгаа. Тий. Тэгээд энэ бол одоо нөгөө хүний ихсээс гаргаж авсан. За тэгэл ерөөсө бүх юмд сайн. Ерөөсө энэ бол нэг 45-аас дээш насны эр эм бүх хүн хэрэглэхвэл сайн шүү. Би бол энийг өөрийнхөө бие дээр туршсан. Тэг одоо өөрөө анх хэрэглээд Японоос энийг одоо сайн гэдгийг мэдээд хэрэглээд тэгээд одоо өнөөдрийг болтол ингээд 7 хоногтой бол би бараг 3-4 удаа хэрэглэж байгаа. Энэ тариа шүү те. Одоо дархлаа сайжруулна, элгэнд маш сайн. Ер нь тэгэл одоо хөгсрөлтийн эсрэг. Тэгээд эн чинь ер нь дотроо бас юутай байна лээ шүү. Би тэр семинар сургалтын дээр нь бас очиж исэн Японд
одоо үүдэл эстэй учраас ер нь одоо их олон төрлийн өвчин юмд сайнэр нөлөөлдөг, хүнийг их залуужуулдаг, ийм эрч хүч өгдөг, тий. Одоо эмэгтэй хүн одоо 45-аас дээш насны эмэгтэй хүн байх юм бол за мөн эрэгтэй хүн ч гэсэн нөгөө нэг юу цэвэршилт мэрвэршилт гэж яриад байдаг. Тэр мэрийг энэ төр бол бас засаж сайжруулж гормоны тэнцвэржүүлнэ. Тэгэл цэвэршилт мэрвэршилтийн эрэмгүй адилхан шүү дээ. Эсрэг одоо үйлчлэн тийм их сайн үйлчилгээтэй юм шүү те. Тэгэхээр энийг бас энэ тэгээ бас үнэтэй тий. Одоо тийм учраас энэ бас монголчуудаас хэрэглээ заншиж байгаа олон одоо хүмүүс миний мэддэг таньдаг одоо гишүүд мишүүд сайд дарагт одоо энэ том бизнесмени одоо том компани захирлууд бүгд одоо өөрсдөө болон гэр бүл аав ээжтэй хэрэгэлдэм байх лээ шүү. Тэгээ маш сайн юм байгаа. За тэгээд цаашаа одоо хэд дэх маань байна? За 6 дахь хүнээ шалгаруулчихъя. За ууган бол эренцэн. За ингээд 6 дахь хүнээр ууган бол эренцэн шалгарлаа. Баяр хүргэе. За тэгээд үргэлжлүүлээд бас энэ ингээд бас нөгөө бас Япон шүү. Яг түрүүчийн тэр Ланектай адилхан Мельсмон гэдэг. Энэ бол бас яг адилхан одоо энэ хоёр нэг одоо адилхан юм байхгүй юу? Хоёулаа. Тэгтээ хоёр өөр. Нэгэсэндээ одоо юу гэдгийг нэг нь одоо Toyota, нөгөөх нь Nissan гэсэн үг л дээ. Хоёулаа Японых. Бас л хүний ихсийн тариа. За тэгээд одоо бүхэл юмд одоо бас л нөгөө дархлаа. Тэгэл одоо элэг, тэгэл одоо юу гэдгийг одоо нөгөө нөхөн үржихүү. За тэгэл дээр нэмэл одоо нөгөө эр эмгүү одоо цэвэршилтийн одоо эсрэг. За тэгэл даавар гормоны тэнцвэржүүлнэ. Ер нь л тэгэл нөгөө одоо юу гэдгийг хүний ихсгдэг чинь өөрөө ээж хүүхэд хоёрын дунд байжгаад нөгөө хүүхэд рүү хамаг одоо ээжийн сайн эмийг явуулж одоо хамгаалж гинөө хүүхдийг тэжээж идэг юм болохоор одоо хүнийг нэг өсөндө хүүхэд чиг залуу болгоно гэсэн утгатай юм шүү дээ тий. Тэгээ энийг бол одоо нөгөө манай томчууд одоо бүгдээрээ монголчууд ингэж хэрэгэлдэм байна лээ. За манай эхнэр өтөр бол энийг бас адилхан ерөөсөө ялгаагүй ингээд 10 гаруй жил бол хэрэгжилж байна. За яг зүгээр ингээд энэ онгорхоо юм байна. Энийг ингээд харуулталтаа өрүүл энэ бол дотроо ийм тарих ийм 50 ширхэг ийм ампул байдаг юм аа тий. Энэ үнэхээр сайн шүү тий. Нөгөө Японууд сэмэгнэж гүүгээл их залуу байдаг чинь ийм учиртай юм байна лээ. Тэгээ Японд бол маш их зарагддаг, маш их хэрэгэлдэг. Японы хөгжчүүл тэр хэрэгэлдэг. Энэ бүр Японд нөгөө даатгалд нь хамрагдсан байдаг. Тэгээ ерөөсөө Японд баг эн чинь олддоггүй шахуу. Тэг арай гэж нэг энэ чинь бас авдгийн байна лээ шүү тий. Тэгэд энэ ялангуяа энэ манай хятадууд, солонгосууд, орсууд энэ төр энийг маш их хэрэгэлдэг болсон юм байна лээ сүүлийн үед тий. Тэгэхээр ийм сайхан бүтээгдэхүүн байна. За. Ингээд 7. Цэнгэ нацагд орж. За ингээд цэнгэ нацагд орж шалгарлаа. Цэнгэ нацагд орж та баяр хүргэе. За ингээд одоо 8 дахь шалгаруулна. За тэрний өмнө одоо бас нэг ийм бүтээгдэхүүн байна. За энэ бас бол Монголд бол байгаа. Тэгээ энэ Eutropin гэдэг одоо LG компани хүний одоо өсөлтийн гормон шүү. Энэ бол залуу болгоно. За тэгээ тамирчдад маш их хэрэгтэй. Одоо бодибилдинг хийдэг тамирчид. За дээр нэмээд одоо хүүхдийг өндөр болгоно шүү бас. Тий. Тэгэхдээ энэ хүүхдийг өндөр болгохдоо одоо 10-аас нэг 15 насны хооронд л энийг хэрэглэн шүү. Бараг 15 нас хүрчүүл тэгээд бараг оройтж байгаа гэсэн үг шүү. Тий. Энийг бид нар яагаад сайн мэддэггүй гэхээр энийг бас манай хүүхдүүд хэрэглэдэг. Учираас энэ бас манад байгаа байхгүй юу. Тий. Тэгэхээр энэ үнэхээр одоо хэрэгтэй сайн бүтээгдэхүүн. Одоо бид нар бүгдээрээ мэдэндээ Лионел Месси гэдэг хөлбөмбөгийн тамирчин байгаа шүү дээ. Тэр бол өөрөө ийм өсөлтийн гормоны дутагдaltaй хүүхэд байсан. Тэгээд Барселона компани бол
компани гин хөл өмгийн клуб бараг л компани гэсэн үг л дээ. Тэд нар чинь бараг юуны байгууллага болцсон шүү дээ. Одоо бизнесийн байгууллага шиг болцсон шүү дээ. Хөл өмг чинь тэр Лионел Мессиг тэр аав ээж нь өсөлтийн гормон хийж чадахгүй болохоор нь бүр дааж аваад 10 настайгаас нь хийгээл Лионел Месси чинь метр 70 болсон шүү дээ. Миний нүдний шил эвдэрчээд байгаа. Дараа дунцсан. За яах вэ? Sorry. Уучлаарай. Яагаад те? За ингээд 8 дахь азтангаа шалгаруулнаа. Цэсосиум цэсэн гинэ. За. Цэсоюун цэсэн гэж байгаа юм байна. Энд яаж харах хэвтэй юм. За ийм юм байна те. Тэгээд цэсоюун цэйндээ болон бусад 8 одоо азтанда баяр хүргэе. За ингээд би 30 минутын дараа дараагийн 8 одоо азтан шалгаруулах лайва хийн шүү. Тэгээ та бүхэн минь бүгдээрээ сайхан ороод ирээрэй. За ингээд азтангуудаа баяр хүргэе. Одоо азтан болъё гэж хүсэж байгаа хүн бол 30 минутын дараа дараагийн одоо азтан шалгаруулах уралдаанд оролцоороо. Бүгдээрэнд намжилт аз жаргал хүсье. Баярлалаа.